Эрдэнэтэд анхны хүүхэд төрснөөр нярайн тусламж үйлчилгээ эхэлсэн гэж боддог. Энэ нь бол 1974 он байсан. Би бол 1987 оноос ажиллаж эхэлсэн. Энэ үед бол нярайн тасаг маань бол төрхийнхөө нярайн хэсэг гэж явдаг байсан. За энэ үед бол эмч сувилагч хоёр бол ерөнхийдөө бол нэг ам буу хүүдийтэй өөр багж тоног төхөөрөмж юм байхгүй. Тэгэл тариа шиприцтэй ингэж л ажилладаг байсан үе байсан л да. За одоо манай нярайн тасаг бол орон нутагт анх удаа 2012 онд нэгдснээс хойш 5 их эмч, LG9 сувилагч, 1 бахилах сувилагч, 1 вакцинатор сувилагч, 1 үйлчлэгчийн хамт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За үүнээс эхлээд дутуу нярайн уушиг тэлэх эмчилгээг орон нутагт нутагшуулсан анхны аймаг болсон манайх. За энэ нь бол 2015 оны сүүлээс эхлээд 16 оноос бол яг нутагшиж эхэлсэн байгаа. За энэ эмчилгээ бол ер нь бол яг дутуу нярайн амийг авардаг юм эмчилгээ байгаамаа. Ер нь бол дутуу нярайн эндэгдэл нь өөрөө нийт эндэгдлийн дотор бол 80% эзэлдэг ийм эндэгдэл байсан. За энэ дутуу нярайн уушиг тэлэх эмчилгээг эхлээд бол орон нутгийн бүсэг даргын тамгын газраас санхүүжүүлдэг байж хаад одоо манай бүсийн уншлагын эмчилгээний төв дутуу төрсөн нэрэ бүрдээ энэ эмчилгээг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж тасралтгүй байдлаар хангаж ажиллаж тогтмолжсноор дутуу төрсөн нэрэ хүүхдийн эндэгдэл буурсан цаашд амьдралын чаднаар сайжирсан байгаа. За эрүүл мэндийн сайдын тушаалтай скрининг онцлогоог бас 2016 оноос хойш манай бүсийн онцлогын эмчилгээний төвийн нэрэн тасаг хийж эхэлсэн байгаа. Одоо бол манай нэрэн тасаг 5 скрининг онцлогоо хийж байгаа. За сонсголын скрининг, нүдний скрининг, зүрхний төрөлхий хөгжлийн гажиг илрүүлэх скрининг онцлогоо, бодисын солилцооны эмгэг илрүүлэх, түнхний эхо гэсэн ийм 5 скрининг онцлогоо хийж байгаа. Нэг нь одоо тэр дутуу нярайн амьсгал дэмжих эмчилгээг бид нар орон нутагт нутагшуулж чадсан. Хоёрт нь одоо ингээд хүүхэд болгоныг нярайн эмч хүлээж авч байна. Нярайн хүүхдийн өвдөлтөд төрөөд хүнд төрөхөд бол эхний 5 минутын тусламж үйлчилгээ аягүй чухал байдаг. Энийг л хийж чадж яах гэдэг бол бид нарын бол бас аягүй том ололт амжилт.